Сайн байцгаана. Өнөөдөр минь дүргээ Улаанбаатар сонгогдсон гэмчний анхаарал болж байна. За өнөөдөр та бүхэндээ Испани ханиадны талаар ярилцъя та бүхэнтэйгээ. За яагаад тэгэхээр бас маш олон хүмүүс энэ COVID-19-ийг Испани ханиадтай харьцуулж бас яриад ах шиг байна. За Испани ханиад гэж бидний одоо ярьж хэлж заншсанаар ханиад гэж үзээд байдаг. Гэтэл энэ бол өөрөө том уу гэдгийг бол сүүлд нь баг 100 жилийн дараа бол том уу байсан гэдгийг баталсан. За том уу бол ер нь бол жил бүр одоо 500 мянга орчим хүний амь насыг авч оддог. За малария гэхэд 1 сая орчим хүний амь насыг авч оддог ийм халдвар төвчнүүд. Маш олон хүн одоо түрүүн хэлсэн 100 жилийн өмнөх Испани ханиадыг бол энэ COVID-19-тэй харьцуулж одоо үр дүн нь хор хөнөөлийн талаас нь их ярьж байгаа. За тэгэхээр энэ Испани ханиадыг ярихын тулд бол дэлхийн 1-р дайны талаар заавал ярих шаардлагатай болно. За тэгэхээр дэлхийн 1-р дайн бол бид бүгд мэдж байгаа 1914-өөс 1918 оны хооронд болж өнгөрсөн. За яагаад энэ дэлхийн 1-р дайнтай холбоотой вэ гэхээр 1917 оны 4 сарын 6-нд Америкийн нэгдсэн улс бол энэ дэлхийн 1-р дайнд аль биесээр оролцож байна гэдгийг бол зарласан. За тэгэхээр тухайн үед бол Америк яагаад энэ Америкийн цэргүүдтэй холбоотой гэхээр анхны энэ Испани ханиадны гарлыг бол маш олон хүмүүс одоо хаанаас үүсэлтэй вэ гэдэг дээр маргаантай байдаг. Гэхдээ ихэнх хүмүүс бол Америкийн нэгдсэн улсын цэргийн хооронгоос үүссэн гэж үздэг. За тэгэхээр Америкт бол одоо дэлхийн 1-р дайнд оролцох үед бол Америкт бол нийт улсын цэргийн тоо бол 200 мянган орчим цэрэгтэй байсан. Тэгэхээр мэдээж шинээр цэрэг татлага явуулж дайнд бол бэлдэж эхэлсэн байдаг. Тэгэхээр энэ цэргийн казармд бол одоо анх тэр Кансас мужид цэргийн хооронд анхны одоо энэ Испани ханиадны одоо халдвар гарсан гэж үздэг. Тэгэхээр энэ бол болохоор Испани ханиад бол ерөнхийдөө 3 том дагуулгаа явсан. Эхний дагуулгаа бол 1918 оны 3 сараас 7 сарын хооронд үргэлжилсэн гэж үздэг. Энэ бол хэдийгээр бол одоо халдварын одоо тархац бол нэлээд өндөр байсан боловч харьцангуй одоо нас баралт багтай. Тийм учраас л анхаарлыг бол бас хүчтэй татаж чадаагүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол яг дайнд бэлдэжсэн учраас бас энэнийг бас илүү их тоогоогүй, илүү дайн руугаа илүү их анхаарал хандуулж ирсэнтэй холбоотой байж магадгүй. Тэгээ анхны тохиолдлыг бол 1918 оны 3 сарын 4-нд Кансасын цэргийн хооронд анхны тохиолдол гараад нэг өдрийн дотор 100 гаруй хүн халдварлаад эндээс одоо ерөөсөө маш богино хугацаанд 40 гаруй хүн нас барсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Тэгэхдээ бол 40 эдэн хүн нас гарахыг бол тухайн үедээ бол дайн нь илүү чухал байсан учраас бол илүүтэйгээр мэдээлээгүй дээр нь бас энд одоо зүгээр ердийн одоо том уу гэдэг учраас бас анхаарлаа хандуулж исэн гэсэн одоо гэж түүхэнд тэмдэглэсэн байгаа. За тэгээд ерөнхийдөө 4 сард энэ 1918 оны 4 сард Америкийн цэргүүд бол одоо бууз завсгээ бариад Европ руу очихдоо энэ Испани ханиадны вирусыг бас давхар авчирсан гэж үздэг. Тэр энэ Испани ханиадны вирус бол одоо H1N1 байсан гэдгийг бол сүүлд 100 гаруй жилийн дараа тогтоосон. За энэ тэгээд мэдээж бол цэргийн хооронд гарсан учраас Европ руу очихдоо бас мэдээж цэргүүдийн дунд одоо цэргүүд мэдээж бөөнөрөө олуулан нэг дор гэж богино амьдарч ирсэн. Тэгээд халдвар бол маш түргэн тархсан. Тэгээд цэргүүдэд тархсны дараа бол мэдээж ард иргэдтэй одоо мэдээж тодорхой хэмжээнд харьцаж байгаа учраас одоо Англи, Франц, Герман гэдэг одоо тухайн үеийн дайнд оролцож исэн бүх улсуудад маш эрчтэй одоо энэ халдвар тархсан. За гол асуудал нь бол тэгээд тухайд эндээсээ бол эргээд одоо Аз, Төв рүү, Америк, Энэтхэг рүү, Хятад руу, одоо Латин Америкийн олон хамтаар бүх орнууд руу одоо тархаж дэлхийд даяарыг хамарсан ийм том айхтар ийм халдвар болсон.
За тэгээд яагаад Испани ханиад гэж нэрлэлсэн бэ гэхээр уг нь бол Испани бол одоо яг халдвар анх одоо гарсан газар нь бол бас биш. Дээр нь бол халдвар хамгийн их тархсан улс ч бас биш байсан. Гэхдээ яагаад тэгэхээр тухайн үед бол яг дайнд оролцож исэн Америк, Англи, Францууд бол энэ Даны хажуугаар бол ийм одоо сөрөг гэх юм уу да ийм мэдээлэл тараах нь магадгүй бас тухайн улсуудын бодлого байсан байж магадгүй. Тэгэхээр хориотой. Испани бол тухайн үед бол одоо тэр дайнд оролцоогүй байсан учраас одоо манай улс бол одоо 8 сая хүн халдвар авлаа. Манай хаан Алфонсо 13 хүртэл одоо халдвар авсан гэдэг мэдээллийг дэлхийд дахинд бол одоо Испанд бол маш сайн одоо мэдээлэл гарсан хүмүүс бол энэ бол одоо Испани ханиадаа гэсэн юм одоо гэж нэрлээд явцсан. Испанчууд өөрсдөө бол энд бол их дурггүй. Испанчууд бол өөрсдөө энийг бол Францаас ирсэн Франц ханиадаа гэж одоо нэрлэж ийсэн. Гэхдээ бол одоо түүхэнд ингээд үлдсэн учраас бол одоо тэгээд одоо хүртэл нэрийг нь бол өөрчлөөгүй. Одоо бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол ямар нэг юм халдварт өвчнийг бол тухайн газар юм үндэсний нэрээр нэрлэх нэг бол хариулна гэсэн юм заалт гарсан. Сая энэ COVID-19-ийн хувьд ч гэсэндээ анх гарч ирэхдээ ухааны вирус, хятадын вирус гэдэг юмнуудаар анх нэрлэх одоо гэдэг ард түмнүүдэнд ийм ингэж нэрлэгдэхээр бол тухайн одоо үндэстнийг гадуурхах ийм талын юмнууд бол их гарч исэн. Сая бол энэ COVID-19-с болж бол Азиудыг бол мэдээ их гадуурхах, шоглох юмнууд бас маш их гарсан. Нэг та бүхэн бас мэдж байгаа. Тэгэхээр энэ Испани ханиадыг бол яг 100 гаруй жил өнгөрсөн учраас бол нэрийг нь бол одоо ингэж дахиж өөрчлөөгүй. За тэгээд Испани ханиадын эхний давалгаа бол ерөнхийдөө ингээд 3-аас 7 сарын үед хугацаанд бол яваад 7 сард гинтхэн ингээд бас айтайхан болоод халдвар байхгүй болсон. Тэгэхээр бол за энэ ингээд дууслаа гэдэг хүмүүс санаа амарч идэл 2 дахь давалгаа гинт гарч ирсэн. Энэ бол 1918 оны 8 сараас 12 сарын хооронд явсан. За энэ 2 дахь давалгаа бол ер нь бол маш их халдвар нь бол маш хүнд хэлбэрээр дээр нь бол нас баралт маш өндөр явсан. Тийм учраас бол маш олон хүмүүсийг одоо хүмүүсийн амь насыг авч алдсан. Энэнийг бол халдварын гол одоо эхлэлийг бол Африкийн одоо Сиерлеоны одоо нэг бомбд газарт Английн одоо усан онгоцууд ирээд тэнд нэг хурал хийгээд тэндээс одоо маш олон хүн халдварлаад тэр нь Францд очиод тэндээсээ Америкийн Бостон руу очиод ингээд энэ халдвар бол маш хүчтэй явсан гэж үздэг. Тухайн үед бол Америкууд бол дайныг одоо эргээр тайлбарлаж дээр нь одоо хүмүүсийг илүү их сайн дураараа дайнд оролцохыг уриалж дээр нь бас одоо эдийн засгийн хувьд ийм ард иргэдээ бас энэ дайнд зориулж одоо өөрсдийн хандаг үедрийг өхийг уриалж маш их олон тийм парадууд зохион байгуулдаг байсан. Тухайн үед бол Бостонд бол одоо 4000 гаруй усан цэрэг оролцсон том парадыг энэ тухайн үед зохион байгуулад 9 сард тэгээ эндээс бол одоо маш халдвар бол маш амархан тархсан. Дээр нь дараа нь Филадельфиад бас маш энэ 200,000 гаруй хүн оролцсон бас энэ парадыг зохион байгуулсан. Эндээс бол одоо Америкийн одоо халдвар бол маш их газар авч маш олон сая хүн өгсөн. За 3 дахь давалгаа бол 1919 оны 1 сараас 3 сар хүртэл үргэлжилсэн. Энэ дээр бол харьцангуй нас баралтын тэр гайгүй байсан. Энийг бол одоо юу гэж тайлбарладаг вэ гэхээр тухайн одоо 2 дахь давалгааны үед маш олон хүмүүс бас дархлаатай болсон. Тэгээд нь бас энэ вирусын хүч тулгарсан гэж үздэг. За гол асуудал болохоор нэгдүгээр давалгаа, 3 дугаар давалгааны үед бол нас баралт бол ерөнхийдөө хүүхэд настай хүмүүсийг илүү хамарч исэн. Тэгэхээр бол одоо нас баралтыг бол одоо юу хэлбэртэй гэж үзэж исэн. Одоо статистикийн хувьд бол ингээд нэг бол нас баралтын тоо энд хугацаа гэх юм бол энд нас баралтын тоо гэх юм бол ерөнхийдөө юм юу хэлбэрийн юм өөрөө гарч исэн. Тэгэхээр бол энэ дээр бол одоо энэ дээр одоо хүмүүсийн насны байдлаар энд нас баралтын тоо шүү. Ингээд бол энэ юу хэлбэрийн гарсан хүүхдүүд настай хүмүүс бол маш их нас барсан гэсэн. Хоёр дахь давалгаа бол ийм W хэлбэрийн давалгаа. Тэгэхээр
яг одоо эдэр насны залуучууд бол бас нэлээх их нас орсон. Үнийг бол одоо нөгөө миний өмнөх одоо тайлбарласан цитокины шторм буюу хүний дархлаатай холбоотой. Тэгэхээр залуу настай залуу хүмүүсийн дархлаа нэлээд сайн байдаг учраас хүмүүсийн өөрийнх нь дархлаа өөрийнхөө эсрэг ажиллаад ингээд одоо нас баралт өндөр байсан гэсэн юм одоо тайлбар байдаг. За анхаарал тавьж үзсэн баярлалаа.